Самацгаанаа бүгдээрэнд нэг өдрийн мэнд хүргэе. Өмнөх бичлэг дээр Бомжоо Түшиг киноны 1-2 дугаар ангийн бодит хэргийн тухай ярьсан. Өнөөдөр Бомжоо Түшиг 3-4 дахь ангийнхан сэдв болсон бодит хэрэгүүдийг ярьж өгье. Бомжоо Түшиг цувралын 3 дахь ангидлаар хар тамхины хэргийн тухай гардаг. 2018 онд гарсан 112 кг буюу ойролцоогоор 3.7 сая хүнд хүрэлцгүйц тунтай маш их хэмжээний хар тамхины хэрэгээс сэтэлсэн юм байна. Энэ хэрэг нь Япон, Солонгос, Тайван гэсэн 3 улсын хар тамхитай холбоотой гэмт бүлэглэлүүдийн үйлдэлсэн хэрэг байгаа. Анх 2018 оны 4 сард Сөүлийн цагдаагийн хар тамхитай тэмцэх албанд нэгэн бодлого мэдээлэл ирсэн. Түүнээс Инчон болон Гимпо онгоцны буудлуудаар дамжуулаад 2 кг орчим хар тамхиг Солонгос руу оруулах гэж байна гэсэн мэдээлэл ирсэн. Энэ мэдээллийн дагуу цагдаа нар Инчон, Гимпо, Бусан гэсэн онгоцны буудлууд дээр мөрдлөг явуулаад шалгасан боловч ямар ч хар тамхитай холбоотой гэмт хэрэг бүртгэгдээгүй. За тэгэхээр энэ худлаа мэдээлэл байсан юм шиг байна гэж бодоод орхисон байгаа. Гэвтэл 4 сарын дараа буюу тухайн оныхоо 8 сард нь дахин нэг мэдээлэл ирсэн. Тэр нь юу гэхээр Мапо дүүрэгт байдаг нэгэн кофе шопын нуул дотор хар тамхи нуусан байгаа гэсэн мэдээлэл ирсэн байгаа. Тэр мэдээллийн дагуу тухайн мэдээлэгдсэн кофе шопд очоод 0-т нь ороод үзэхэд бочгийн дотор уутанд хийсэн хар тамхи байсныг олж илрүүлсэн. Тухайн кофе шопын камерын бичлэгийг шалгаад үзсэн чинь нэгэн гадаадын иргэн орж ирж хар тамхиг нуусан байсан. Тэр гадаадын иргэн орж ирэхдээ кофе шопын ажилтнанд утасны транслейтер ашиглаад энэ тийм нэртэй кофе шоп мөн үү гэж асуусан байгаа. Тэгэхээр ажилтан тийм ээ мөн байна гэд хэлсэн. Гэтэл 0 нь хаана гэдэг вэ гэд шууд 0 руу явж орсон. Тухайн үед нь ажилтан маш гайхсан байгаа. Шууд кофе шопд орж ирэнгүүтээ зөвхөн 0 руу н орол гараа авчдаг ямар сонирн бэ гэд гайхаж хоцорсон. Кофе шопын ойролцоох бүх камерын бичлэгийг шүүгээд тэр хэрэгтний маршрутыг нь тогтоож чадсан. Түүний очисон газар нь кофе шопоос 3 км орчим зайтай Содомын дүүрэгт байралтай нэг өрөө түрээсийн байр байсан. Түрээсийн байрыг шалгаад үзтэл нэгэн гадаадын иргэн түрээсэлж амьдардаг болох нь тодорхойлогдсон. Тухайн иргэн нь хар тамхи зөөвөрлсөн хэрэгтэй холбогдсон учраас түүний түрээсийн байран дээр бүртгэлтэй байгаа утасныхан дугаараар нь байршлыг нь тогтоох ажиллагаа явагдаж эхэлсэн. Тэр хэрэгтэйг наривчлаа судлаад үзсэн чинь Тайваны иргэн Жан Вэй гэдэг хэрэгтэй байсан. 1 сарын өмнө Тайванаас үйлдвэрийн тоног төхөөрөмж оруулж ирсэн мэдээлэлтэй байсан. Тэр үйлдвэрийнхаа тоног төхөөрөмжийг Кёнгэ аймгийн Хвасон хотын нэгэн агуулгад хадгалж байгаа гэсэн байсан. Тэр оруулж ирсэн бүтээгдэхүүн ямар учиртай бүтээгдэхүүн бэ гэхээр төмрийн үрцэс хийчингүүд тэр төмрийг шүрэг болгож хувиргадаг тийм шүрэг бүлдэрлэгч машин байсан. Шалгаад үзтэл энэ машиныхаа их бие дотор нь хар тамхи нууж оруулж ирсэн байсан. Үүнийг мэдсэн цагдаа нар энэ Жанмыг нууцаар дагаж эхэлсэн. Тэгэл нөгөө Жанмыг сэжиг авсан юм яасан шууд тэр дараа нь ойролцох онгоцныхоо бодол руу явж эхэлдэг. Тэгэхээр норгон залхаж байгаа юм мэдсэн цагдаа нар тэр дараа нь баривчилж авсан. Баривчилж авсныхаа дараа Содомонд байдаг нэг өрөө байрлал руу очоод нэгжлэг хийж үзэхэд хэдэн ширхэг том оврын чемдан олцсон. Тэр чемдануудын нэгэд үзтэл 1 кг-ийн хэмжээтэй жижиг болгоос савлсан хар тамхи 90 ширхэг олцсон маань 90 кг хар тамхи байсан гэсэн үг. Цагдаа нар энийг хараад маш их шоконд орсон. Яагаад гэхээр амьдралтаа харж байсан хамгийн их хар тамхи байсан. Үүнийг хараад анх бүр нүдэндээ ч итгээгүй энэ хар тамхи биш үлгүүдээ зүгээр гурил хэлгүүдээ гэж бодож исэн гэсэн. Гэтэл энэ 90 кг хар тамхи мөн болох нь тогтогдсон. Үүнээс гадна доторхыг нь сулсан 22 ширхэг хоосон уут олцсон. Үүнийг нэмээд үзэх юм бол 112 кг хар тамхи байсан гэсэн үг болж байгаа маа. Энэ өмнө хэлсэнчлэн 3.7 сая хүнд хүрэлцгүйц тун хэмжээ гэсэн үг ээ. Тэгвэл нөгөө хоосорсон 22 ууттай хар тамхи яасан бэ гэтэл тэрийг аль хэдийн 1 сарын хугацаанд худалдан борлуулсан байсан. Нэгэн Япон иргэнд Жан Вэй худалдсан байсан. Тэр Япон иргэнийг судлаад үзтэл Японы Якуза бүлэглэлийн гишүүн болох нь тодорхойлогдсон. Жан Вэй өөрөө Тайваны нэгэн хар тамхины гэмт хэрэгүүлдэг бүлэглэлийн гишүүн байсан. Нөгөө залуу нь болохоор Японы бас нэгэн Якуза бүлэглэлийн гишүүн байсан. Яаж энэ хоёр хоорондоо худалдаа явуулдаг байсан тухайгаа ярихдаа ингэж ярьсан. Жан Вэй нэг буудлын өрөө захиалаад тэр буудлын өрөөндөө Содомоны нэг өрөө байранд байгаа хар тамхинасаа бага хэмжээтэйг аваад буудлынхаа өрөөнд очдог. Буудлынхаа өрөөнд очингуудаа өөртөө байгаа ямар нэгэн мөнгөн дэвсгэртийн дээрэн дугаархын зургийг нь аваад өөрийнхөө босс руу явуулна. Өөрийнх нь босс нь Японы Якуза бүлэглэлийн босс руу явуулна. Тэр Якуза бүлэглэлийн босс нь бүтээгдэхүүн авах гэж ирсэн залуудаа тэр зургийг нь явуулна. Тэгэхээр тэр зургаа нөгөө Япон Якуза залуу Жан Вэйд үзүүлэхээр авахар ирсэн зөв хүн нэ гэдгийг нь таниад буудтай хар тамхиа өгдөг байсан байгаа. Үйл ажиллагаа ингэж явагдаж байгаа нь бол Жан Вэйн хэлсэн буудлын камерын бичлэгээр бол нотлогдсон. Тэр Японы Якуза залуу буудлын өрөөнд орж ирээд 15-20 минут орчим болоод буцаад
хар өргөчтэй юм бариад гарч байгаа бичлэгүүд нь бол тодорхой болсон. Энэ бүхнээс нь үндэслээд нөгөө Якуса залууг нарийн судалж гэсэн тэр нь Акуши нэртэй залуу байсан. Сөүл, Дижон, Тэгүү, Бусан гэх мэтчлэн Солонгосын хамгийн том хотуудаар Акушиг бол хайж эхэлсэн. Ингээд хайж байтал дахин нэг өөр хэрэгтэн цагдаа нарын хараанд орж ирсэн. Тэр нь хэн байсан бэ гэхээр И багш нэртэй Солонгосын хар тамхины бүлэглэлийн гишүүн эрэгтэй байсан. Энэ багшийг яаж олж илрүүлсэн бэ гэхээр Акушиг мөрдөж байгаа Тэжон хотод байгааг нь бол илрүүлсэн. За тэгээд Тэжонд ямар хүн үйлчлэл хийх вэ гэдгийг араас дагж явж байтал Тэжоны нэгэн буудлын урд машинтайгаа ирээд багажнаасаа хар өргөвчтэй юм гаргад нэг залуу төгсөн. Тэр нь И багш байсан. И багш тэр хар өргөвчтэй зүйлийг нь аваад алга болсон. Гэхдээ 3 өдрийн дараа И багш Сөүлийн Дүндэгү метроны буудлын дээр гарч ирж Акушид мөнгө өгсөн байгаа. Энэ үед нь болохоор И багшийг баривчилж авсан. Баривчилж аваад судлаад үзтэл 60 гарсан Солонгос хэрэгтэй байсан. Баривчлагдсныхаа дараа И багш өөрийнхөө дуугүй байх эрхийг ашиглаад юу ч ярихгүй байсан. Нилээн жаг гарцсан эрхтэй байсан учраас энэ сул талыг нь ашиглая гэж бодоод цагдаа нар ингэж ярьж эхэлсэн. Хэрвээ ингэж цагдаа нартай хамтарч ажиллахгүй байжгаад хар тамхи наймаалцсан хэрэгт буруутгагдан шоронд орох юм бол нэлээд олон жилийн ял авнаа. Таны нас ч нэлээд явсан байна. Одоо яг жинхэнэ эд ач зээнрээ харж өсгөх ёстой нас ч үсттэй энэ насан дээрээ ач зээнэртэйгээ шороны хаалганы цаанаас уулзахыг хүсэж байгаа юм уу гэд тиймэрхүү байдлаар ярьж эхэлсэн байгаа. Гэтэл энэ үг нь И багш жоохон нөлөөлөөд тэгээд И багш ам нээж эхэлсэн. Яг үүндээ бол энэ хар тамхины 8-аг зохион байгуулдаг хүн И багш өөрөө биш. Энэ бүхний ард өөр нэг Солонгосын хар тамхины бүлэглэл байгаа гэдгийг бол хэлсэн. Тэр бүлэглэл нь юм гэдэг нэртэй толгойлогчтой Сонгил гэдэг бүлэглэл байсан. Ингэж юу нь бол нэг Тайван иргэний мөрдөж явж байгаа. Тайван, Солонгос, Япон гэсэн 3 улсын хар тамхины бүлэглэлийн нийлж үлдэж байгаа хар тамхины хэрэг гэдгийг нь олж илрүүлсэн байгаамаа. Үүнээс хойш хар тамхитай тэмцэх хэлцээний ажилчид бол маш завгүй болж эхэлсэн. Яагаад гэхээр нөгөө Сонгил бүлэглэлийн юмыг баривчлах хэрэгтэй болсон. Энэ юм гэдэг этгээдэг барихад бол маш хэцүү байсан. Яагаад гэхээр үр дээр нь бүртгэлтэй ямар ч гар утас байдаггүй, гар утас хэрэглэдэггүй залуу байсан. Өөрийнхөө гар хөл болгочод бүлгийнх нь гишүүдийнхаа утсаар ярьдаг. Бүлгийнх нь гишүүд нь нэг газараас нөгөө газар руу зөөвөрлөж авч явдаг, нуудаг ийм хэрэгтэн байсан. Тэгтээ цагдаа нар мөрдөж авсаар агаад юуныг ямар ч байсан бусаанд нууж байгаа гэдгийг бол олж илрүүлсэн. Тэгээ бусаанд очиод мөрдөн шалгах ажиллагаа явуулж итэл нэг азтай хэрэг болсон. Тэрний юу вэ гэхээр юм даралт гисэх өвчтэй семент өвчнөөсөө болоод эмнэлэгт үзүүлээд гарлаа гэсэн мэдээлэл цагдаахан юмд ирсэн. Нөгөө эмнэлэг дээр нь яваад очиход юм аль хэдийн явсан байсан. Гэхдээ эмнэлгийн гаднах камераас юуны сууж явсан машиныг олж илрүүлээд түүний дугаараар нь мөрдөж үсгэхэд Бусааны Хэвэн далайн хэрэг дээр байдаг нэгэн зочид буудалд байрлаж байгаа нь тодорхойлогдсон. Мөрдөж эхэлснээс хойш 7 сарын дараа юуныг бол барьж авсан. За бүх холбогдогчид баригдсны дараа энэ хэрэг ямар учиртай хэрэг болох нь тодорхой болсон. Энэ хэрэг эхлээс нэг жилийн өмнө буюу 2017 онд Солонгос, Япон, Тайван 3 улсын мафийн бүлэглэл нэгэн зочид буудалд уулзалтсан. Тэр 3 бүлэглэл юу гэж тохирсон бэ гэхээр Тайванаас Солонгос руу хар тамхиа зөөвөрлөөд тэндээсээ Япон руу хар тамхи зөөвөрлөлнө гэсэн төлөвлөгөө гаргаад 150 кг орчим хар тамхиг ингэж зөөвөрлөхөөр тохиролцсон байгаа. Гэхдээ нөгөө шүрэг үйлдвэрлэгч машин дотор нь чихэж хийхэд 112 кг нь л багцсан учраас Солонгост орж ирсэн хар тамхи нь 112 кг байсан юм билээ. Уг нь бол Солонгос зөвхөн дамжин өнгөрөх цэг нь болох ёстой байсан боловч нөгөө Жанви дундаас нь аваад кофе шопын 00-д хийж агаад өөрөө зарж дундаас нь мөнгө итгэж агаад энэ хэргийг нь баригдуулсан байгаамаа. Энэ бүх хар тамхиг хэрвээ наймалж чадсан бол 370 тэрбум орчим вон болох ёстой юм билээ. Монгол мөнгөөр тооцож юм бол энэ 11.80 орчим төгрөг юм билээ. Гэхдээ яагаад зэ бүхэл бүтэн 3 улсын мафийн бүлэглэл ээжэж 10 тэрбумын 8-аг ийм амар эрсдэлд орон хийдэг те. Монгол улсад улсын хурлын гишүүн болсон шууд 40 их 80 эцтэй. Зөвхөн дамжин өнгөрөх газар байх ёстой байсан Солонгостоо энэ хэрэг ингээд баригдан илэрсэн байжээ. Помжо Тоши киноны 4-р ангийнхан сэдэв болсон хэргийн тухай ярьж өгье. За энэ хэрэг болохоор Таиландд гарсан хэрэг байгаа. Таиландд байдаг нэлээд үнэтэй өндөр зэрэглэлийн апартаментад нэг Ким болон Юм гэдэг нэртэй хоёр солонгос хэрэгтэй амьдардаг байсан. Тэр хоёр солонгос хэрэгтэй болохоор маш баян залуучууд байсан юм аа л да. Таиландынхаа тэр хэсэгт нэлээд алдартай болсон
айгүй их мөнгө хүрдэг. Тэгээд дандаа тийм хансаг зэрэглэлийн үнэтэй машинуудыг байнга сольж ундаг. Машинаа солих болгондоо сууж авах эмэгтэйгөө сольдог тийм хоёр байсан. Тэгэл энэ тэнд орохдоо хамгийн үнэтэй газрыг захиалж ордог. Тэр үнэтэй газартаа ороод хамгийн өндөр типийг үйлчлэгээний хүмүүстээ өгдөг байсан. Тэгээд энэ хоёрын тухай тэр хавийнх нь үйлчлэгээний албаныхаа юу гэж ярьдаг байсан бэ гэхээр Солонгосдоо маш залуу наснда бизнес эрхлээд амжилттай болсон одоо хангалттай хэмжээний орлоготой учраас мөнгөө ингээ өрөө явж яадаг залуучуудаа гэж ярьдаг байсан байгаа. Энэ хоёр тэгээд Солонгос, Таиланд хоёрын хооронд байнга явдаг. Тэд ирж очих болгондоо Солонгосын гоё амттангууд, алдартай амттнуудаас Таиландд байдаг өөрийнхөө танил талуудад авчирч өгдөг сайхан зантай залуучууд байсан. Тэгж байтал энэ хоёрын дунд дахиад нэг хүн гарч ирсэн. Тэр залуу нь болохоор энэ хоёр бодох юм бол хамаагүй залуу хүн, дээрээс нь энэ хоёр бодох юм бол хамаагүй жижигхэн бихтэй тийм залуу байсан. Энэ хоёртой хамт явж байгаа байдлыг нь харах юм бол ер нь зүгээр ажилтнаа ч юм уу ямар ч гэсэн өөрөөсөө зэрэгцгөөц хүн биш, доогоор түвшний хүн байна да гэдэг мэдгэдэггүйц тийм харилцаа хандлага гаргадаг байсан байгаа. Эргэн тойрных нь хүмүүс энэ залууг хараад энэ хоёрын туслах юм уу эсвэл ажилтнаа юм байна даа л гэж боддог байсан. Хэсэг хугацааны дараа машин гүйцэл ажиллаад эхэлсэн. Тэр залуугийн ингээ би дээр мэдгэдэггүйц болон шарах сойрмнууд илэрч эхэлсэн. Эхэндээ болохоор зөвхөн гар хөл дээр нь юмд цогцсон юм шиг тийм хөхрөлтүүд гарч эхэлж байснаа. Гинт нэг өдөр нөгөө залуу чинь бүх үсээ хусцсан. Толгойн дөөр ингээд хэсэг газар бинт наацсан. Тэр бинтийг нэвтрээд бүр цус гарцсан. Тиймэрхүү байдалтай явж эхэлсэн. Мөн хэсэг хугацааны дараа бүр ингээд толгоогоо бүхэлдэн цагаан бинтээр боогоод малгай дараад өмссөн явж эхэлсэн. Нэг өдөр тэр хоёрын амьдардаг тансаг зэрэглэлийн апартментын лифтэнд суух гэдэг нэг хүн хүлээжсэн чинь нөгөө залуу чинь хин гихчтэй хамт лифтнээс бууж ирдэг. Хүлээжсэн хүнийг анзаарсан чинь толгоогоо бууцсан малгай дараад өмссөн. Нарны шилтүүцэн гарч ирсэн байгаа. Нөгөө хүн зурж ороод лифтэндээ суугаад дээшээ гарч авах цагтаа бодоод утсан чинь тэр нүдний шил биш болж таарсан. Нүд нь ингээ шил зүвцэн юм шиг бүр хилээд хөхөрцөн байсан юм байна гэдгийг ойлгож ухаарсан байдаг байгаа. Иймэрхүү байдлаар тухайн залууд ер нь бол маш их хэмжээний хүнд гэмтлүүд илэрдэг болсон. Хэсэг хугацааны дараа Таиландын нэгэн үнэтэй ресортын машины зогсоол дээр машин дотроо нас барсан байдалтай нэгэн залуу олцсон. Тэр залуугийн цогцыг шалгаж үзэхэд сарвштай малгай өмсүүдийг өрн малгайтай цамцных малгайг өмсөөд машины арын суудлын дээр суусан байдалтай нас орсон байсан. Цогцсон нь нүдний шилцүүсэн юм шиг хөрөлттэй цогцос байсан. Энэ залуугийн эд зөөсөр шалгаж үзэхэд карман дотроос нь паспорт нь олцсон. Паспортыг нь харж үзэхэд Солонгосын иргэн Иммогүн гэдэг нэртэй 25 настай эрэгтэй болгон тодорхойлогдсон. 3 сарын ангиллын визээр 2 сарын өмнө Таиландад орж ирсэн байсан. Хохирогчид задлыг хийж үзэхэд бол хохирогч маш урт удаан хугацаанд зодуулж хамлуулж байсан илэрхий болсон. Би дээрэс нь маш олон тооны хөхрөлт илэрсэн маа. Тэдгээр нь зарим нэг нь шинээр үүссэн, зарим нэг нь болохоор нэлээд дээр үед үүсээд ингээ буцаад идэж байгаа тиймэрхүү байдалтай байсан. Мөн толгой нь хагарсан, хамар нь хугарсан байсан. Бас хэд хэдэн хавирга нь хугарсан, зарим нэг нь бороолж эхэлсэн тиймэрхүү байдалтай байсан байгаа. Үхлийн шалтгаан нь тархиндаа хүнд зүйлээр завхуулснаас болоод тархины хаан үүсэж амьсгал зүрх судасны төвөд дарснаас үүдэлтэй үхэл байсан. Энэ нь хутгалуулж буудуулж биш хэн нэгэн хүнд өхөн өхлөө задуулсаар байгаад өгсөн гэдгийг илэрхийлж байгаамаа. Яагаад ийм цэл залуухан 90 саруул эрэхтэй ингээ хин нэгэн задуулсаар гаад өгсөн юм болоо гэдгийг судлахаар Солонгосоос мөрдөгчд Таиландд ирсэн. Мэдээж Иммогүн эрэхтэй ар гэрхэнтэй бол холбогдсон. Аав нь ийм овогтой таксины жолооч хийдэг эрэхтэй байсан. Хүн IT инженерийн мэргэжилтэйг тусдаа амьдардаг. Тэгээд нэг компанид IT инженерээр ажилладаг тийм залуу байсан. Олдохоос цаа 2 сарын өмнө аав ээжтэйгээ холбоо тасраад аав ээж нь залхангууд би Таиландд байна эргээд ярина гэд нэг олигтой юм ярихгүй шууд ингээд таслаад байсан. Тэгээд гайх саяж аав нь баймаа залгадаг гэсэн боловч нэг удаа би сарын дараа эргээд очино та миний араас бити баймаа залгаад гэж хэлээд буцаад талсан байгаа. Эцэг их нэг олигтой юм мэдхгүй учраас түүний найз нөхөд болон хамтран ажиллагчдыг судалж эхэлсэн. Гэтэл энэ найз нь юу гэж хэлсэн бэ гэхээр Таиланд явахаас өмнө тэрхийн нэгэн хүнд онлайнаар маш их дарамтлуулдаг байсан. Тэгж жаад би ямар ч энэ асуудлаа шийдчихэд ирээгээд Таиланд руу явсан гэж хэлсэн. Энэ хэрэгс судлаад явж байтал Таиландд байдаг Солонгосын элчин рүү нэг дуудлага ирсэн. Тэр дуудлагыг хийсэн хүн нь Ким Хёнжин гэдэг нэртэй эрэгтэй байсан. Тэр эрэгтэй ярихдаа юу гэж ярьсан бэ гэхээр надтай хамт ажилладаг Юм Мёнгюн нэртэй эрэгтэй 25 настай Солонгосын иргэн Иммогүн гэдэг эрэгтэйг зоцоор агаад алсан. Би хэдийгээр ингээ боловлох хичээсэн боловч ерөөсөө боловлж чадаагүй. Энэ хэрэгт Иммогүн буруутай шүү гэж хэлсэн байгаа. Дуудлага авсан ажилтан өөрийнх нь байршлыг асуухад байршлаа хэлэхгүйгээр шууд буцаад тасалсан.
Энэ мэдээллийн дагуу Юмянгон шалгаж үзэхэд тухайн цогцос олцсон машиныг түрээсэлсэн хүн тэр мөн байсан. Мөн угсаалсан цогцос олцсон ресортод Юмянгон өөрөө захиалсан байсан нь бас тодорхойлсон. Ингээд Юмянгоныг баривчилж аваад байцааж эхлэхэд бол Юмянгон маш гомдолтой байгаагаа мэдгдсэн. Юу гэж мэдгдсэн бэ гэхээр алсан хүн нь бол би биш ээ. Ким Хёнжин түүнийг алсан, би тэнийг борлуулах гэсэн боловч болохгүй тэрийг зоцоор агаад алсан гэж хэлсэн. Би энэ хэрэгтгэн буруугүй гэд дөр бол гүрэж эхэлсэн. Гэхдээ юуны шээснээс хар тамхины шинжилгээ авахд хар тамхи хэрэгэлсэн болох нь илэрхий болсон учраас ямар ч хэсэг эхлээд хар тамхины хэрэгээр нь бол баривчилсан. Тэгээ баривчлагтад байж авах хугацаанд нь хүн амны хэрэгтэй холбогдуулан шалгаж нотлох баримт цуглуулахар болсон. Мөн камерын бичлэг шалгаж үзэхэд машиныг жолоож явж байсан хүн юм болох нь тодорхой байсан. Ингээд бүх нотлох баримт юунийг чиглэж байгаа учраас юунийг гин буруутай гэж тодорхойлоод Ким Хёнжиноос гэрчийн мэдүүлэг авч байцаахаар болсон. Тэгээд Кимийг ерэн сурвалжилж эхэлтэл нэг гинт хэрэгтэн гэж чин рүү ярьж мэдгдсэн өдрөө Таиландаас цухтагаад Вьетнам руу явцсан байсан. Тэр байтугай дөнгөж онгоцонд суухынхаа өмнө онгоцны буудалтаар байж ах үедээ элчин рүү залгаж юм буруутай шүү гэж хэлсэн байсан байгаа. Энэ үйлдэл нь болохоор юуны хэлсэнчлэн Ким ч гэсэн гин буруутай байх магадaltaй гэдгийг илэрхийлж болгож байгаа. Яагаад вэ гэхээр нэгдүгээрт зугцсан, хоёрдугаарт яг цухтахаа өмнө мэдээлэл өгсөн. Мэдээллийн хамгийн гол нь цагдаад биш элчиндээ өгсөн байгаа. Тэгэхээр энэ бүхэн нь бол энэ өөрөө гин буруутай учраас элчин рүү эхлэж мэдээлэхдээ энэ гэмт хэрэгт өөрийгөө сэжиглэж байгаа болов үгүй болов гэдгийг мэдэх зорилготой байсан байхаа гэж үтсэн. Ингээд Ким мэдээж цугцсан болохоор баривчлагдан хоригдож байгаа юунаас хэргийн тухай тодруулж эхэлсэн. Юун болон Ким хоёр хамтраад хууль бус цахим мөрөгтэй тоглоомын сайтыг Таиландд ажилладаг байсан. Тэгээ энэ сайтаа хөгжүүлэх болон удирдах явуулахад IT инженерийн мэргэжилтэй хүмүүс хэрэгтэй байсан учраас эмгүүнийг ажиллуулахаар Солонгосоос авчирсан байсан. Эмгүүгийн энэ хоёрт ажиллах хугацаанд ийм үйл ажиллагаа нь хууль бус гэдгийг мэдэнгүүтээ цухтахаар бэлдэж байсан. Дээрээс нь энэ хоёрын тухай мэдээллийг цагдаад өгөх гэж байгааг нь мэдэнгүүтээ түүнээс сэргийлэх зорилгоор ийм мөнгөний зодож дарамтлагдаг байсан. Ингэж байгаад амь насанд нь хүрсэн гэдгээ хүлээсэн. Хуцсан Ким Хёнжинийг цааш үргэлжлэн судлаад үзтэл энэ Ким Хёнжин 14 наснаас эхлээд янз бүрийн гэмт хэрэгт холбогдчихсэн. Мөн Солонгос ч гэсэн хууль бус бүрийдээ тоглоомын сайт ажиллуулсан хэрэгээр мөрдөгдөж байгаа тим этгээд болох нь тодорхойлсон. Энэ иргэн мөрөөр мөрдөж явж исэн мөрдөгчөд элчингээс бас нэгэн мэдээлэл хүлээж авсан. Нэг сарын өмнө бас нэгэн залуу элчин дээр айд сандарсан байдалтай гүйж ирсэн. Гүйжингүүтээ юу гэж хэлсэн бэ гэхээр би ингээд хууль бус мөрөдөө тоглоомын сайт ажилладаг хүмүүс барьцаалагдаж, хоригдож байгаад арайг цухтаж ирж шадлаа. Тэр хүмүүс миний бичиг баримт бүх юмыг хурааж авсан. Тийм болохоор надад Солонгосоо буцахад минь туслаач гэж гууж ирсэн байгаа. Тэгээд тэр залуу эрэхтэй маш их айж сандарсан. Тэгээ маш олон зодуурын шарахтай дээрээс нэг хүлдэг гутлахгүй гүйж ирсэн учраас энэ залуу үнэхээр үнэ хэлж байна гэж итгэсэн элчингийнхэн Солонгос руугаа буцахад нь тусалсан. Гэхдээ тэр залуу өөрийгөө ямар газраас оргож, яаж, ямар замаар тухтаж элчин дээр ирснийг бол огтхон санахгүйсэн учраас түүнийг барьцаалж исэн хэрэгтнүүдийг нь олж илрүүлэхэд хэцүү байсан. За энэ мэдээллийг авсан Солонгос мөрдөгчид Солонгост очоод тэр залуу олж уулзсан. За тэгээд залуутай уулзаад ямархуу байдлаар энэ хүмүүстэй холбогдсон бэ гэсэн чинь өөрөө бас IT инженерийн мэргэжилтэй залуу байсан. Ажлынхаа хажуугаар давхар ажил хий гэж бодоод онлайнаар ажлын зар харж байсан чинь сайт хөгжүүлэх ажил байна гэдэг тийм зар байсан. Тэгээ тэр зарын дагуу Ким Хёнжинтэй холбогдсон байгаа эхлээд Ким Хёнжины зааврын дагуу мөрөдөө тоглоомын сайт хөгжүүлжсэн чинь Ким Хёнжин за одоо энэ сайт маань ингээ баг бэлэн боллоо. Хит ингээ нарийн төвхтэй үйл ажиллагаанууд үлдсэн. Энэ үйл ажиллагааг биеэр уулзж агаад хамтдаа ярилцж агаад хийх хэрэгтэй байна. Чи нэг 2-7 хоногийн хугацаатай Таиландд ирж чадах уу гэж хэлсэн байгаа. Таиланд ирээд ажилласан мөнгө өгөхөөс гадна амьдрах бүх зардлыг чи бид нарт авах болно гэж хэлсэн. Тэгээд тэр залуу Таиланд руу явахаар болсон. Тэгтэн Ким Хёнжин чамтай хамт бас нэг сайт хөгжүүлэгч залуу ирнэ гэд хэлсэн. Тэр залуутай онгоцны буудалтай таарлцсан ба тэр нь талигаач юм мөнгөн байсан байгаамаа. Тэгээд энэ хоёрыг онгоцны буудлаас бууж ирэнгүүт нь гэртээ аваачингуудаа бүх бичиг баримт бүх юмыг хурааж аваад тэгээд зодод занчаад хорж эхэлсэн. Сайт нь гацх юм бол гацтаа гэж зодно, удах юм бол удлаа гэж зодно. Ямар нэг асуудал гарах юм бол асуудал гарлаа гэж зодно. Энэ нь бол тэгэл ямар ч үйлдэл хийсэн байнга л зодод занчаад байж байгаа байсан байгаа. Ингэж байжгаад хэсэг хугацааны дараа тэр залуу тэр хоёрын нэг хяналтанд буурах үеэр нь цухтаж чадсан. Тэгээ цухтаж явж байгаад элчин дээр очиод Солонгос руугаа ирж чадсан юм байна. Хоригдож үлдсэн юм мөнгөний төлөө маш их санаа зовж исэн. Тэгээ цагдаа нартай уулзаад нас орсныг сонсоод маш их гуйнаглаж шаналсан байдгаа.
Ингээд Солонгостоо тэр залуу байжсэн чинь гинт нэг өдөр төрөн дээр нэг залуу ирдэг. Тэгээд тэр залуу өөрөө юу гэсэн мэхээр Ким Хёнжин явууллаа гэж хэлсэн. Тухайн залуу маш айдас үзтэй автаад өөрөөс нь ингээд оргод цогцсны төлөө араас нь хүн явуулж өөрийг нь алхаж байгаа юм байна да гэж бодсон боловч ерөөсө тийгээгүй. Тэр залуу нь Ким Хёнжинтэй түүний видео кол хийлгэсэн маань. Гэтэл Ким Хёнжин юу гэж хэлсэн бэ гэхээр эмүүгэн та хоёрыг хордог байсан хүн нь Юм Мёнгон гэж хэлээрээ. Тэгээд банк зодод занчиж дарамтлагдаг байсан хүн Юм Мёнгон гэж хэлээрээ. Эмүүг нь өгсөн түүнийг алсан хүн Юм Мёнгон шүү гэж хэлсэн байгаа. Тэгэхээр нэгсэндээ хамтрагчийн гэмт хэрэгтэн гэдгийг нотлоод өгөөч гэж юу нь бол хэлж байгаа юм шиг байна. За тэгээд үүнийг мэдсэн оргож чадсан залуу цагдаа нарт өөрийнхөө хоригдож байсан газрынхаа мэдээллийг ингээд чадах чинээгээр хэлсэн байгаа. Ийм хөрмөрөө байшин байсан, эргэн тойрны нэмэрхэн байсан ингээд өөрийнхөө сайн санаж байгаа зүйлүүдээ бол хэлсэн байдаг. Үүнийхэн дагуу цагдаа мөрдөгчд яг тэр газрыг нь олж чадсан. Гэхдээ тэнд бол ямар ч тийм сайт ажиллаулдаг төхөөрөмжүүд бол байгаагүй. Мэдээж оргод цугтаасны дараа тэр хоёр аюулгүй байдлаа бодоод эндээс нүүсэн байгаа. Гэхдээ нүүхдээ хол газар нүгээгүй олон тооны компьютер тоног төхөөрөмжүүдийг ийш тийш нь зөөхөд хүний хараанд өртгөн намархан. Тийм учраас ойрхон газар руу нүүсэн байх хэрэгтэй гэж ботсон. Үүнийхээ дагуу ойролцоох газруудыг судалж үзэхэд олгүй хүн Юм Мёнгоны амьдардаг апартмент байдгийг нь олж мэдсэн. Тэгээд төрөлжин дортлог тэр апартментэд нь яваад очтол яг тэр газраа нөө сайт ажиллаулдаг бүх тоног төхөөрөмжөө нүүлгсэн байсныг нь олж илрүүлж чадсан. Тэр апартментийн хяналтын камеруудыг шалгаж үзэхэд Ким болон хоёр хоёулаа тэр залууг оргосноос хойш юм уу нэг байнга дагж явдаг болсон. Тэгээд энэ нэг юм ихэвчлэн Ким дагж явдаг гэсэн юм лээ. Дагж явахдаа байнга тэрийг зодод занчиж тэгээд лифтэн дотор зододмод бол ингээд байж байгаа нь бичигдсэн байсан. Нэг залуутай лифтэн дотор зүрхтээ ингээд шил зүвсэн юм шиг тийм хөхрөлтэй байсан гэд хэлчихсэн шүү дээ. Тэгээд тэр хөхрөлттэй яг тэг явж байгаа бичлэг нь хүртэл камерын бичлэгт үлдсэн байсан. Ингээд Ким ер нь бол гол хүчирхийлэгч нь энэ хэрэгтэй гол хамаатай хүн юм байна гэдгийг нь олж мэдснийхаа дараа Интерполоор сурвалжилж эхэлсэн. Ким Хёнжин бол 2 жил гарна цугцсны эцэст Вьетнамаас боригдсон. Гэхдээ Ким Хёнжин Интерполоос цухтаагаад амьдарч байгаа гэж ботсон боловч үнэндээ бол ерөөсө цухтаагаагүй маш бардам амьдарч байсан. Вьетнамд очингуудаа өөрийнхөө нэр дээр шууд нэг хоолны газар ажилуулад тэрийгээ нэг жил орчим ажилуулангуудаа өөр нэг хүн шилжүүлж өгөөд түүнийхээ дараа казино тоглож байгаа хүмүүст мөнгө зээлүүлдэг тийм ажил хийдэг болсон байсан. Тэрч байтугай эргэн тойрныхоо хүмүүстэй өөрийгөө хүн амны хэрэгээр эрен сурвалжлагч байгаа гэдгийг хүртэл яриад явдаг байсан байгаа. Тэгээд энэ Ким Хёнжины ийм амар бардам байгаа нийт холбоотой вэ гэхээр Солонгост байхдаа бол тэр нэг гэмтэргийн бүлэглэлд ажилладаг байсан юм байна. Тэгээд тэр гэмтэргийн бүлэглэлийн толгойлогч нь Солонгосын нэлээд өндөр албан тушаалтай хүмүүсийг ивент итгэдэг тийм хүн байсан учраас чиний араас хинч ирэхгүй яахчгүй чи санаа зовлтгүй гэж юу нь бол тэрний санааг амраадаг байсан юм шиг үлээ. Өндөр албан тушаалтнууд холбоотой байсан гэдэг нь баг үний юм шиг байгаа. Яагаад гэхээр Ким Хёнжин Вьетнамаас баригдаас Солонгост ирэхэд тэрнийг эмүүгийн хүн амны хэрэгт холбоогүй зөвхөн Солонгост хууль бус мөрөөдөд тоглоомын сайт ажилласан хэрэгтэн буруутгаж шалгаж эхэлсэн. Харин юу нь болохоор Таиландда эмүүгийн амь насыг хохироосон хэрэгтэйгийн буруутай нь тодорхойлоод 15 жилийн ялгаа хоригдож байсан. Эмүүгийн гэр бүлийнхэн болон өмгөөлөгч нар нь олон жил хөөцөлдсөний эцэст 8 жилийн дараа эмүүгийн амь насыг хохироосон хэрэгтгийн буруутай мөн цогцос нуунд алтлах орлох хийсэн хэрэгтгийн буруутай болохыг нь үүрүүлж чадаад энэ хэрэгтэй 17 жилийн ял авсан байна. Гэхдээ 17 жил ч гэсэн бүр арай л бага байдтэй нэг даварцсан. За тэгээ эдгээр хэрэгүүдээр энэ Бомжоо тууши гэдэг 4 ангид цуврал кино сэтгэвлэгдэж хийгдсэн юм байна. Гэхдээ мэдээж кино болохоор уран сайхны нэмсэн хассан юмуд бол нэлээх байгаа. Кино нь бол маш сонирхолтой болсон байдаг. 5 дахь ангид бас дараа жил баг гарах байх гэсэн мэдээлэл явж байна лээ. Өнөөдрийн бичлэг энд хүрээд өндөрлөж байна. Дараа дахин шинэ бичлэгтээ иргэд ирье. Тэр болтол баяртай.